За сүүлийн үед тээврийн хэслийн жолооч нар тээврийн хэсэлтэй стандартын одоо шаардлага хангахгүйгээр өөрсдөө дур мэдээ гэж тавьж байгаа. Энэ бас зөрчил татуулж байгаа. Энэ яадаг вэ гэхээр хол ойрын гэрэлтэй ч орчих хэсгийг хэдээс огт гэрэлтэхгүйгээр шууд дээшээ олно. За энэ нөхцөлийг машинтай дүрж өнгөж байгаа хэсэг услаас яваад тээврийн хэсгээ дүрж өнгөхөд жолооч шууд гэрэл өдрөө орж одоо гэлбол хэсгийг дагуулдаг. Харах хүчнийг бууруулж. За та ол дээр шилжүүлдэ. Холно. За ингэ тав харж байна. За энэ бид нар яаж байгаа гистон гэрлүүд за бороотой цастай үед бол яг зорчих хэсэг рүү доошоо дамруу тусахгүй гэрлэн гэл манд орж одоо сарниж ингээд харах жолоочлох байдлыг одоо муутгах гэсэн. Тэгэхээр энэ байдлаас болж бас жолооч нар жолоочийн харагдахгүй байдлаас болж тэр бас харах магадгүй урдаа байгаа нүх ямар нэг үйлчлэх зүйлийг мөрөх тохиолдол бас мэдээд байна л да. За жишээ нь за бас нэгэн зөрчил дутагдахаар жолооч нарын үндсэн одоо энэ тээврийн хэсгийн гэрлийг подооруудыг солиод ийм өнгийн ийм гэрэл ингээд тавьчихмаар та бүхэн бас харж байгаа бах тий. За энэ болохоор жолоочийн харагдах байдал одоо энэ техникийн болон гэрэл гадна талын гэрэл дэвсгэр бүрэн бүтэн байдаг. Хангаагүй юм чөлөөтэй явж байгаа. Тэгэхээр тээврийн жолооч нар ялангуяа орон нутгийн зам бай нийслэлч хөдөлгөөнд оролцохдоо стандартын дагуу гэрлээ тавьж зориултын газруудаар хорвоог нь хийгдэж гэрлээ тавьж хэрэглэх юм. Өөрийн болон бусдаа хийдгүү таарч байгаа юм том хэлбэр юм байна.